үндэсний малчин телевиз үндэсний ус соёлоо дээдлэгч Дидиш компанитай хамтран хүргэж байгаа Эрдэм туяачид Эрэмгийн хөлгүүд сурал нэвтрүүлгийн ээлж дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дидиш. Манай энэ удаагийн зочин Булган аймгийн Хангал сумын угуул, Орхон аймгийн Жаргалан сумын харьяат Монгол улсын алдар туяач Хэршигсүрэнгийн баяр сайхан байх болно. Монгол төрийн зарилэгт наадмаас 1/4-11 айраг хүртэж Монгол улсын алдар туяач цалыг хүртсэн эрхэм алдарттай уйных нь арга барилын талаар мөн амжилтын төвчөөнийхэн талаар хөөрөлдөхөр студид урьж авчирсан байна. Анхаарлаа хандуулна үзэгчтэй. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Сайн явж ирвүү? Сайн явж ирлээ. За тантай бол нэлээд өргөн сэдвээр ярилцахаар бас студид урьж ирсэн байгаа. Тэгээд бас ер нь бол Монгол төрийн наадамд амжилт үзүүлж байгаа морь уухийн арга барилаараа бусдыгаа хошуурчилж байгаа уяачдыг харахаар удам дамжсан уяачд буюу өөрөөр хэлбэл энэ өв соёлд багаасаа суралцсан хүмүүс илүү амжилт үзүүлээд байх шиг санагддаг. Та бол тэдний нэг Монгол төрийн наадамд 3 одоо магадгүй 4 үеэр морь ууж байгаа байх гэж бодож байна те. Морь ууж байгаа. За тэгээд өвгдөөсийнхаа талаар бас танилцуулахгүй. Манай ааваа болохоор Булган аймгийн Хангал сумын яваад очир гэж юм. Малчин хүн байсан. Манай болохоор бас Булган аймгийн Хангал сумын аймгийн алдарт өчгсөн гэж юм байгаа. Тэгээ би чи хоёр талаас манай ээж бас ээжийн талынхан бас уяач бас. Тэгээ би болохоор яг аавыг дагаад хүүхд угаасан мормол адуу мол гэж өссөн. Тийм л юм аа. Тэгээд ээжийнхаа талынхнаас бас танилцуулаад. Манай ээж Булган аймгийн Хангал сумын хүн бас. Ээж аав нь бол уяач бас адуу их сайн таньдаг хүн байсан бэл дөрж гэж хүн байсан. Дүү нь одоо улсын алдарт байж бачлан гэж хүн байгаа. Бас мормол насаараа л үйж байгаа тийм үү. Хордон хэрмэрний бачлал авдаг гэж яах шиг байна тийм. За тэгвэл хоёр талаас хурдны удамтай уяачин гэр бүл төссөн хүн бол одоо бага болчир наснаас л энэ соёлд суралцсан байна. Та ер нь хэдийн үеэс эхлээд одоо хурдан мормол унд сурсан уралдаанч үеийнхаа өөрөөр хэлбэл хүүхэд насныхаа дурсамжаас дэлгэрэнгүй сайхан хуйчлууд. Би 5 настайгаас л анхан сум мумда баг өдөрлөг морь унж эхэлсэн хурдан морь. Тэгээ 11 жил хурдан морь. Тэгээ 11 жил хурдан морь унхтаа бол бас улсын наадамд бол ирж явуулдаагүй. Тэгээ тухайн үеийн тэр аймаг орнот төрүүлдэг том жижиг наадамд бол зөндөө оролцсон л та. Амжилт бол зөндөө айраг төрүүлсэн юмнууд бол их байна. Нэг уралдаанч хүүхдийн хувьд бас 1 жилийн наадмаас 3 түр хүртэжсэн гэж ярьжсэн санагдаад байна. Би бас андуурч ээж магадгүй. Тийм байсан. Байлгүй хөө. 3 түр бас айраг аваад 1 жил өдөрчөөд хэдэн онд юм бэ? Яг л хурдан морын дунж явах үед л бас аймаг наадмыг тэгж уралдажсэн шүү дээ. Тэгээ Орхон аймгийн баяр наадамда тэр үед Орхон аймгийн баяр наадмыг уралдаж хүүхэд. Орхон Булган аймгаар л уулзуулдаг гэсэн. Тэр одоо бол бас Эрдэнтийн наадам ч бас одоо чансаа өндөрч гэдэг юм уу өтгөн сайхан болдог наадмуудад нэг тооцогдсон шүү дээ. Тухайн цаг үе таныг морь үйдэг байхад ер нь Эрдэнтийн наадам хэр өтгөн болдог байсан? Ямар уяачд илүү өнгөлж одоо ямар уяачийн морь илүү сайн давхдаг байсан бэ? Тэр үе Эрдэнтийн наадмын талаар бас дурсамж хаалцаж. 2000-ад оноос хойш бол ерөнхийдөө Эрдэнтийн наадам бол их ер нь чансаа өндөр болсон. Гадна дотноос их уяачд ирдэг. Тэгээ бас нөгөө морин тус шинээр орсон бизнесмен одоо улсууд их байсан шүү дээ. Тэгээ нөгөө энэ тэндээс бас сайн адуунууд их очиж ирсэн байхгүй манай аймагт. 2000-ад оноос хойш бол би яг тэр үед нөгөө би дагаад морь уяад зэрэг мэргээс ирсэн яг үзэж ирсэн. Тэр үед сайн уралцсан 10 жил Эрдэнэттэй бол энэ тогтмол юу ачсан. Тэр нэг өвлийн хаврын уралдаан гэдэг чинь нэг 3 насны мөр уралдаг байлаа шүү дээ. Азрын нас соёо нэг чинь 3 4 мөрөг авчиад нэр байдаг шүү. Уралдаанч энэ яг миний энэ асуулт бол таныг уяач байх, унааж байх үеийн буюу хүүхэд ахуй цагийн наадам ер нь ямар хүн өнгө төрхтэй болдог байсан юм бэ? Тэр тухайн цаг үед нь одоо Эрдэнэтийн гэдэг юм уу Орхон аймгийн баяр наадамд ер нь ямар уяачмаар илүү өнгөтэй сайхан давхдаг байсан юм болоо гэж асуусан. Намайг хүүхэд байхад манай нутагт олон сая уяач нар байсан. Бүржил гэж улсын алдарт уяач хүн байна. Баатар хүүгээд бас улсын алдарт уяач. Дашвэлжир гэж байсан улсын алдарт уяач. Хоёрж байлдэр. Тэгээ Бачлун алдарт байна бас. Эдгээр дэр нь гоцсон тухайн үед
сайн уралдаг гэсэн. Базар гэж байсан, Анаас Ритер гэж бас өвгөн байсан. Эрдэнэтэй бас мундаг сайн үед хөгшүүд байсан. Тухайн үед тэд нар л илүү бусдаас болоод манлайлж орон нутагта. Уралдааны зам нь одоо бол Булган аймгийн нутаг дээр уралдаад байгаа Эрдэнэтийн наадам болдог гэдээ ярьдаг тий. Тухайн үед бол одоо яг л энэ газар уралдаг гэсэн эсвэл өөр газар уралдаг гэсэн. Урд нь өөр газар уралдажсэн. Урдаас уралддаг гэсэн Эрдэнэт. Урдаас уралдахдаа бас тэр урдаас уралдаг газар нь болохоор бас л Булганы нутаг л да. Булганы одоо халуун нутаг дээр Орхон сумын нутаг дээр уралддаг гэсэн юм байдаг. Эрдэнэт. Эдгээр ерөөдөөс газар унтдаг багтай аймагч. Тэр хавийн үеч чинь бас мундаг сайн үйдэг юм байна лээ шүү дээ. Эрдэнэт Булган аймгийн дугаараа хийгээ явж хахад тэнгийн үеч чинь нөлөө олол цугларч байсан шүү дээ. Орхон аймгийн нөгөө хуучин бол голлож их сайн уяснаар нь улсын Булганы уяснаар хүмүүс байсан. Уяснаар тэр хүмүүс нь ихэнх нэгтээ бүр Булганы хангалын усуд байсан. Ирээд өгчүүд нь зарим нь нөгөө хангалих гэж байгаад яг энэ гол наадам нь болохоор Эрдэнэтэй уралдчихдаг. Тэгээ заримдаа 2 салдаг л байсан юм шиг. Зарим Булган дугуй бол зарим Эрдэнэтэй ягаал уралдаад тэгж л нааддаг байсан шүү дээ. Тэр үед. Тухайн цаг үед бас таны аав бол хишгсэрэн гэж уячвал тухайн цаг үед сайн нажис уяштай нэг юм байна гэж таны ярианаас ойлгодог. Жишээлбэл нэг жилийн наадмаас 3 4 айраг аваад байна гэдэг бол бас одоо сайн уяж л одоо илэрнэ шүү дээ тийм. Тэгэхээр аав тань хишгсэрэн гэж хүн ер нь ямар адуугаар нааддаг байсан юм бэ? Миний сонсож дуулснаар бол адуу маллаа бас сайжруулах, хурдлуулах чадварыг дээшлүүлэх гэдэг тал дээр тухайн цаг үед л бас одоо манлайлан оролцож байсан уяжтай нэг гэж дуулсан юм байна. Манай болохоор ер нь малчин дээр нэгдлийн мал малдаг. Тэгээ морин дуртай бас адуу малын 8 арилжийг хийдэг байсан. Тэгээ энэ тэндээс бас хурдан сайн адуу бас зүглүүлсэн. Тэгээд энэ хинти гал шараас нэг хонгор азаргаа авчиж тухайн үед их сайн байсан. Тэрний бас нөгөө төлөвд нь бас сайн давхиж ирсэн. Бас 2-3 сайн мөр гарч ирээд уралдаж ирсэн орон нутгад. 2-3 сайн их мөрдтэй байсан. Тэд нар бас л орхон болгондоо бол энэ тохнууд аригчдаг тийм мөрд байсан байхгүй. Адууны үргэлжлэлээр бас тэр үеэс л хийжсэн юм бил. Эндээс сэлэнг тэгээд төвөө хүн жаргаланд тэднээс адуу мал азаргуу өрөмөр авч адуугаа сайжруулжсэн. Сүүлдээ 90 оны сүүл 2000 оны их үед тэр адуун дээр би л анхан мөр мал ууж сайн адуугаар л гараа эхэлчихсэн байхгүй. Аавыг тань одоо жаргалан тухайн үеийн жаргалантын морин завод буюу одоо яг одоо нэгдсэн бодлоготойгоор адууг сайжруулж байсан морин заводаас бас дахин удамтай азаргаа авчиж Эрдэнэттэй бас одоо хурцл бичээсэн гэж ярьдаг. Тэр талаар тавс толруулъя. Тэр 90 оны сүүл 2000 оны арай өмнөх 90 онд 97 8 он үед юм уу. Жаргалдаас урдаас юу ажилласан бэл нэг дахин цустай хээр азаргаа алтар үрээ авч азар тавьчихсан. Дахин хээр гэж азар байсан гэлээ жаргалан тий. Тэр дахин хээр гэдэг азрын төл тийм хээр үрээ авч азар тавьчихсан. Тэгээ тэрнээс хэдэн сайхан адуу гарсан. Тэрнээс одоо тэр сүүлд Орхон аймагтаа бас төрүүлээд 10 оны бүс мөстэй аригчээс хүрэн морчин тэр хээр азар төлөвсөн. Яг өөрийнх нь бие төлөв. Яг өөрийнх нь төлөлтэй. Тэр хээр азрын төлөөс тэр хүрэмөр. Одоо дахины цустай адуу буюу гэхэлэр зам байдлын хувьд болоод уралдах чадварын хувьд бол бас бусдаасаа итгэхэд адуу байсан болов гэж бодож байна. Ер нь одоо та тэр халтар азрыг санаж байна. Ер нь хэлбэр хийцийн тухайд ямар хуу адуу байсан? Та одоо аав таны буюу та эдгээр нь уйжсэн юм уу? Тэр хээр азрыг нь уяагүй. Ерөөсөө. Шууд өөрийн авчраад тэгээд л гүү хураалгаад ерөөсөө уяагүй юм байна. Энэ 3 жил гүү хураагаас үл тэр хээр азрыг энтцсэн. Тэрний төлнүүд нь бол нэг аашихуд юм. Тэр хүрэн мөрөл арай гайгүй ганц нэг хоёр ер нь тэрнээс нь олон юм уу юм. Тэр хүрэн мөр бас нэг ахаад нэг хээр мөр хоёр үйсэн. Тэр хоёр гайгүй байсан. Бус нь ер нь айхтар тошгүй. Ер нь ном горохгүй нөхдүүд байсан. Их айхтар бүлэг цалгдаг хүүхэд гэмтэж битгэр хаадаг байна. Тэг үйдэг байсан. Аргуус нэг дахи тэр цусны юм зэрлэг адууд шинжтэй тийм байгаад идэв. Биеийн хувьд бол их том биш.
ер нь дунд ил тийм дунд байсан. Ер нь ирүүд аль их домтол гардаг юм бэл. Ирүүд жоон. Ирүүд аль сайтай тийм дунд байсан шүү дээ. Охтуудаас охин төл хэр олонтой байсан юм. Охин төлмөд гарсан. Сүлд гүмөнүүд ягаад одоо ганц нэг тэрний тустай гүм үлдсэн л дээ. Ганц нэг. Хурдны үед бол бас арай илүү байна бах тий. Монгол одоо зүгээр нутгийн адуунаас ядчил гараа сайтай болоо гэж. Юу байсан бөө би хөрөн мөрөд дээр боддгийн штэ. Хөрөн мөрөд нь уян цаг яасан үед бол гараал уралддаг байсан. Тэгээ нэг суудгүй л байсан. Ер нь уушаа зүтгэж уралдаг лаад байсан. Сүүлд бол их мөр болсон оноо бол ер нь гараад тэр бүстэд нарт бол шууд гараад уралдчихлээ. 10 оны бүстэй. Тий. Өмнө жоо уян болгон зарим юм дээр зөрөөдөснөөс хойноос эдгээр уралддаг байсан. Ер нь суудгүй лаад байсан. Тэгээ шүмслэг жанр бол байхшгүй лээ. Хөрмөр чи 10 оны бүсэд айрагдаад өөр юу ямар амжилт үзүүлсэн юм бэ? Тэр хөрмөр хавчигмөр эрдэнэ төрүүлсэн. Ер нь даагнаас л хойш орон нутаг булган эрдэнэтэй тогтмол харигдсан. Дааг уягдал ер нь тэгэл даагандын холоо харигдсан. Шүтлэн харигдсан. Заалан. Соёл хавчигмөр эрдэнэт аймагт төрүүлсэн. Долоотомор аймагт хайрагч тэр бүстэй харигдсан давхарлж. Тэгээ зарагдсан юм байна. Хин төцсөн юм бэ? Энэ тодмолоо байж ганцэрггүй авсан. Тэгээ уршаа энэ бандгаа тодмолоор бол очиж үгдсэн юм байна. Тэгээ сүүлд бас жол гарна буцсан. Тэгээ тэрнээс хойш амжилт үзүүлэх юм. Хөрмөрний их нь ямар гоо вэ? Их нь яг манай аавын дунгаад байсан шүү дээ. Хөрмөр бол тэгвэл аавын тань унгаал ладуу байх нь шүү дээ. Ер нь танаа өөрийн ладуу юм байна. За жаргалантаас дахин цустай азар авч ирсэн. Өөр ер нь тэндээс адуу мал хэр авсан байдаг юм бэ? Та чи ер нь бол аавын бэлдэж өгсөн сайн удмын адуун дээр буусан байна. Аав их сольсон юм аа. Урдаас жаргаланд уршаа тэр юу ер нь Төв аймаг наад талаас азар удаа болцоо тавьчихсан. Азаргыг үл их сольдог байсан юм аа. Олон азарга солигдсон. Дандаа тухайн үед автомобилээс азар гайгүй орон нутагта давхижсэн. Хуучин ч гэсэн бас жаргаланд цустай азар гэл нэг жаргаланд орхон дуучин сэлэнгийн орхон дуучин жаргалтай ойрхон шүү дээ. Тэр орхон дуудаас үртэл бас нэг сайхан өсгөөж байгаа хөрөө азар дээрүүд бас автомобилээс. Азарган дээр бол дандаа гадна азар автомобилээс. Дандаа гайгүй удамтай хөшлөө тийм л азар тухайн үед тавьжсэн та. Та тэгэл аавын бэлдэж өгсөн адуунаас анх бий дааж. Би ч одоо анхан мөр сайн адуун дээр тэгсэн. Тэрнээс дөнгөж мөр үйж шууд тэгж амжилт гаргах хэцүүлд. Сумын наадмаас 2 4-ийг айраг, аймгийн баяр наадмаас 2 4 айраг аваад эхэлсэн хэрэг хэл том амжилт шүү дээ. Ер нь бол залуу үеийн хувьд бол урам зоригоор тэтгэгдэх тий. Тэгж л эхэлсэн юм байна. 1995 онд гэдэг баха тэр тий. Тий, 95 онд. Түүнээс хойш ер нь баяр сайхан алдарт ер нь яаж наадсан бэ? Ер нь тэгээд сум орон нутгийн гайгүй бас тогтмол айрагтай л байсан. Тэгээд 99 онд зэрэгт яваад цэргээс ирээд 2000 онд би тэгээд ирээд мөр бас орон нутгийн гайгүй байсан мөрд. Тэгээд нэг ажил төрөлгөж 2 3 жил завсарласан. Тэгээд 6 оноос хойш тэгээд тасраагүй дээ. Гарч ирэл мөрөө байсан. Тэгээд шууд давхицсан шүү дээ мөрд. 8 оноос бол улсын бүсийн буюу засгийн газрын тогтоолтын наадмуудаас харагдаж эхэлсэн байдаг. Тэгсэн. 8 онд би ч юу хагаад булганы зуны бүс болсон. Тэр чинь мундаг наадмууд болсон. Тэгэхэд нэг 2 соёл маань очиж харагдчихсан. 300 гаруй өрөө морчсон тухайд. Тэр үчээс утган морддог байсан юм аа. Дандаа л улс бүсээ одоо улсын айргууд л нэг очсон байсан. Тэгэд айрагдсан шүү дээ тэр жил. Хэд хэдээр төгсөн блэ? 3-аар нэг нь 5-аар төгсөжсэн. Тэр чинь улсын аман хузуу очиж аман үзүүлж ирсэн. Хэмэдэхгүй халзаалагч улсад 4-өр төгссөн байсан очиж 4-өр төгсөжсэн юм. Тэгээ миний хоёр жиг дундуур нь хавчруултал 3-аар нэг нь 5-аар төгсөжсэн. Шансан өндөртэй л уралдаан болсон. Тэгээ сайхан уралдаан болсон. Орон нутгатаа уралдчихвал бүсийн уралдаан мөн. Орон нутгатаа уралдсан тэр зүүнаа ер нь хурдан байсан. Хоёр соёлоо. Манай сумын болоод соёлд манай сумын 30 жил болчихсон юм 2008 онд. Тэр нь миний тэр чинь 4 соёл харагдчихсан байна. Соёл нь тийм болоод уйжсэн юм уу? Би 5 соёл 4 найрагдаад нэг нь зургаалж ирсэн. Тэгээ аймагт очиод 2 найрагдаад тэр хоёрыг тэр чигээр нь булганы бүсийн уралдаанд авч байж.
харагдчихсэн. Ам морин соёлонгод ах уу. Нэг нь азран соёл юм биш. Тавалдаг тасаарл азран байсан. Нөгөөх нь морин соёл юм биш. Тэгвэл тэр азран соёл бол мундаг л байна тий. Морин соёлонгод. Гурван уралцсан юм байна шүү. Булганд уралчаад 2008 он тэр чинь дараа замрын уралдан болж байсан 2008 он бүсээ. Тэр үе чинь бүсүүд нөгөө зөрдөг байсан хугацаанд. Зөрдөг байсан. Тэгэд заамарт чинь 8 төгчсэн юм тэр саарлж байсан. Тэр жил хурдан байсан юм аа. Тэр юу хаанхаа ямар урдамтай авд юм бэ? Тэр чинь Сэлэн аймгийн орхон тулаад байсан. Лавгсран гэж өнөөнө гад байсан. Та өөрөө сонгож авсан уу? Ер нь тэр шүтлүүрээ багт нь хязгаарлах жил нь нугаасан дэрж гээд ахыг тэр үрийг цаал үрийг орхон тулд гайгүй тавьчихсан юм да. Тэгт нь нэг авчиж гэл авчихсан юм. Тэр ухаас нөгөөх нь ухаас ойлонтой ойд тэр нь битүү өрөө тэр жил үйгдсэн юм. Тэр ямар удамтай вэ? Тэр энэ завхандаас ад байсан. Хотод энд адуу мал зарагдах гээд ирсэн мэргээд хэдэн адуу ирсэн мэрэгт нь ирээд хавар ирж исэн юм би үзээд. Тэгээ тэр хуурыг хэдүүр ирж байгаа. Энэ хуурыг л авчий тэгээд авсан юм. Тэгээ тэр 100 их сайн төвчсөн. Тэр хуурыг. Түүнээс хойш юу яаж тагсан бэ? Тэр соёлын жилдээ тэгж над дээр өргөдөд эзэн солигдоо яваад гэсэн зарагдаад. Улаан сайд руу л явсан байл эсвэл. Хөл гар муутсан сургуулсан. Тэгээд дараа удаагүй. Уун хурдан байсан гэсэн. Тэр болохоор юу вэ? Туулаад байсан баг. Жон. Одоо туугац устдаа мстаа тийм л ад байсан. Биерхүү. Арай өөрөө хөвгөлтэй юу? Тийм ад байсан. Би бол таныг одоо Дүнжин гарвын хурд уралдаанууд буюу хаврын бүсийн тухайн үед ч одоо хаврын бүсийн уралдаанууд бол тухайн жилийн өнгийг шинждэг гэл ингээд үздэг. Тэнд Эрдэнтээс нэг залуу ирээд л азарга харагдуулаад идэг. Энэ азаргыг их сайн үйдэг хүн юм а гэл ингээд бодчихлаа. Тэгээ ер нь бол бас өнөөдөр ч гэсэндээ ярилцлаган дээрээ одоо ингээд хүүтэн сэрүүний улирал ирж байна. Ер нь одоо энэ сэрүүн хүүтний улиралд дээд насыг тэр дундаа азаргыг ер нь яаж үйдэг юм бэ гэдэг тухайд л одоо тантай дэлгэрэнгүй сайхан ярилцъя гэж зорьсон байгаа. Тэгээ ер нь одоо өвөл одоо хаврын уралдаануудаас сайн тохиолох. За одоо хэрэв уралдаан байхгүй л ер нь 100 ч гэсэн сайн тохиолох. Энэ дээд насны адууг азаргыг ер нь голчлоод хоёул азарган дээр эхлээд ярив да. Азаргыг ер нь хэдэн үеэс оруулж ирээд ямар ажиллагаа уналгаа хийгээд яаж уюул ингэж аригдаад байна вэ гэдэг тухай сайхан дэлгэрэнгүй манай энэ үзэгчдэд сайхан зөвлөгөө өгөөч. Тэгээ би жоо өөрийнхөө юугаар яхад бол ерөөхдөө азаргыг юу ад. Хөгшчүүч манай нутгийн орны хөгшчүүч ерөөхдөө бас хэлдэг. Тэгээд дээр үдвэл яг нэг өвөл азар болны хуралдсан юм билээ. Энэ нормал яад. Би бол азаргыг өвөл бол ер нь тухайн үед тэр бас амжилт гарч ясаа азуунтай бол 11 сар гаргаад ер нь эдэлждэг байсан. Унаа сайхан усын гаргаад ер нь сайхан ууж соогоод. Тэгээд ер нь 12 сар хэд нэлээд сайн унаад сайхан хөнгөрөө зөө идлэгдээд ихээр адууч уусаа нэг үсэн задраад сайхан болоод ирдэг шүү дээ. Сайхан тэр үуч бас нэг цаас ус орцсон. Уучлаарай ус гаргаад гэдэг нь одоо хэд хоног барьж өнөд ямар давтамжтай хэд хоног унахлаар тэр ус нь одоо гүйцэтгэж байгаа. Яг 3-4 өдөр бол эхлээд барай сайхан зогсооч өдөр нь сайхан зогсоогоод ороон тавиал тэгж жагаад ойрхон мордол тэр үчнүү таргалцсан амар нэг сайхан таргалаад яатсан адуунууд ч мордгоод ус нь аянд гойж асгараад идэх хөхгүй. Яг хоол явахгүй л зүр өнжигдэл ус нь гочдээ шүү дээ. Тэгэхээр хэддгээ мордоод ихээр сүйдээ тэр нь гайгүй татраад аяндаа сайхан ус болоод сайхан задраад ирдэг хөхгүй. Тэгтэн жаахан холын унлаг хийгээл ер нь нэлээд сайхан эдлээ сүйдээ жаахан махан хөдлөх маяг ороод ирж байгаа тэгтэл болдгийг. Тэгэл дижээшдэг байсан оруулаад сайхан өвсөр диж ногоо өвсөр дижгээл тэгээс овёс өгөл овёсор юу агаал эрт жоохон дижээшдэг байсан юм би. Тухайн үед бол 12 сар гаргаад дижээл. Нилээ эдэлсэн болохоор тэгж л үйд байсан. Тэгтээ уул азаргыг тэхгүй бас болдгүй адар ус. Тэр өөрөө ерөөдөөс арьс усны ингэнтэй хөлсийг хэлбэгтэй адуултаа. Тэр өвлийн адууч чинь азарг тэр тусмаа бол өвлөр нь жоохон гяртаа тарган байхгүй бол очгүй болчихсон. Тийм учраас хит ингэлчээр нэг тийм дуншуу болоод яагаад азарг ер нь тарган л илүү амжилт гаргах юм л гэж боддог. Тэр биенд нь хөндөргөө сайхан эдлгээтэй сөрөө таргалцаад дуучаа. Тэгээд сайхан бярлаад гоё болж байгаа юм л та.
Арьс хөрс нэмгэнтэй тэгээд одоо тийм бэлэн давхилтаа адуу бол одоо миний ойлгосноор бол цуны уяанд илүү амжилт гарах боломжтой байдаг юм болов уу? За арьс хөрс арай нэмгэнтэй нөгөө уяа хатуу уяатай гэж ярьдаг гарын аяд ахуйцууд нь өвөл хаврын уралдаанууд илүү амжилт үзүүлдэг юм болов уу гэж ажиглагддаг. Таны ярианаас сонсохдоо хул азраг бол одоо миний ойлгосноор бол 100 илүү амжилт гарах магадaltaй азраг юм шиг. Гэтэл та бол өвлийн уралдаануудад 3 жил дараалаад хариуцуулаад. За зарим нэгэнд бол хул азрын хувьд болохоор юу юм бэ? Ер нь яг өвөл амжилт нь өвөл илүү гарсан. 3 өвөл ерөнхийдөө дараалаад дандаа бүсд орсон байхгүй тий. Зундаа болохоор аюу хоттой азар байсан. Их орон өндөртэй. Тэгээ ийш тийш их шуугнэрс. Сул тавиул уян дээр өрн тогтолт их мод. Эргэлдэл тогчод идэг. Сэтгэл хөнгөнтэй одоо юм. Тий, ерөөсөө. Орон гүйцэд хэдэн өгөөд тэгээд орон гүйцэд. Тэгээд ерөөсөө орон бол гарцсан мөртөл ер нь юм руу тийм тэмүүлэлтийн азар байсан. Тэгээ гүү малаа нэг яг орон сайхан гарчаад байдаг. Тэгсэн мөртлөө ерөөс их тийм юу зогч. Тэгээ би ч байнгын 100 луйж явахдаа дэрэгтний гүү мөнгөнд барайл уйна. Тэгэл өөр юм руу зогчод байдаг тийм айхтар болов. Тэгээ өвөл бол гайгүй байдаг. Яг өвлийн уяа бол нөгөө өвөл хаврын уяа бол нөгөө байнгын хашаа оронд болох шал өөр үт юм л та. Тэгээд яг уяаны онцлогийн хувьд бол юу багтах. Зундаа бас ер нь яг би бас алдаа гаргаж яасан сүүлд бол бас зундаа сайхан хурдан байсан л да. Үнэхээр хурдан байсан. Тэг яг зорьсон наадамд бол амжилт гаргаж чадаагүй юм байна. Бас тэр үедээс ч туршлага дутсан юм болов. За юун дээр туршлага дутсан байна? Одоо бусдаас сургамж олгоод хэлвэл. Тэр үедээ яг хөдөө орнуудтай ягаад наашгаа хот руу уралдыг ирсэн. Тэгээс нь сунга тармарны бас юун дээр бас арай л дутмаг ажилласан юм бэл. Ажил дутуу байсан гэж юу? Ер нь бас жоохон өөрөө нөгөө орон нутгад бол бас юмтай бас хамаагүй уралдчдаг гараа явчихдаг. Бас би ямар уралдаад дээрээс нь ачаал аваагүй л байсан ерөөд. Тэрэнд нь жоохон хурдагдаж юу байгаа. Тийм бас юмуд гарч ирсэн алдаанууд. Алдал. Өдөө орнотож бас тийм хөө юм байш. Зарим нэг нь арай онцгойгоод идэг. За энэ нь хурдан ингээд их газар руу ирэхээр хойшилждаг талууд зөндөө байдаг шүү дээ. Энд одоо том довны адуунуудтай нийлэх бас дараа. Тийм ч бол бас хамаагүй анги байгаа шүү дээ. Мөндгөө цугулдсан их газар ч. Тийм бас байна уян дээр. Тэгэхээр одоо сайн байгаа гайгүй урдчлууд нь гайгүй тагцаадаг бол одоо гайгүй зөв байгаа жил нь бол эртхэн бас төвсөрөн бараадаад том адуунуудтай уралдуулж үзүүл гэж зөвлөж байгаа юм уу та? Надад одоо ер нь наадмын өмнөх тэр дунд сунган монгогоо бол нэг бас гайгүй сайн тийм ээ. Бас орон ядаж орон нутгтаа энэ тэндээ бас сайн адуун зугуулдаг шүү дээ. Нэг тиймдээ очиж ч юм сунгаа юу хиймээр юм бэл. Арай садангад байгаад нөгөө хөдөө орнуудад бол нөгөө зөвхөн дээр сум орн тойрныхонтой бас яагаад их газарч бас 90 40 тал байгаад байгаа юм. Адуунд сэтгэл суулгах, сэтгэл тогтоох гэл ононгоо маш хэрдэг. Та бас сая ононгоо дээр бас 2 жил морь үйж байгаа ирсэн юм. Тэр хул азрын сэтгэлийг тогтоох гэдэг юм уу? Та бол ороонд гарцсан байсан гэдэг шүү дээ. Тэгсэн хэрнээ сэтгэл нь тогтдог байсан. Тэр нэг сэтгэл тогтоох гэдээ бас уяжт нэг зүйлүүд хийгээд байдаг. Тийм зүйл хийж оролдож яг тэр сэтгэл тогтооно гэдэг бол бас ажиллаар л юм би. Ажиллаар л юм адуу сайн болж юм да. Ажлын сайхан одоо эргүүлэл нөгөө байнгын эргүүлж явал тэгээ нэг буцаал одоо нөгөө хангаар давхилмах төр бол шууд эргээл манайхан уралддаг шүү дээ. Тэгхгүйгээр сайхан тогтоож очиод эргүүл сайхан алхуулаад тэгэл сайхан эргүүлж явж байгаа. Тэгэл хэд яваад ирэхээр зүйлд аргагүй тэгэл адуу өөр болт юм бэл. Тогтвол. Ер нь тэр хангаар сүүлийн үед бол одоо хангаар уяа гэдэг тэр бас аргагүй сайн юм бэлээ. Та тэр уяагаар л дагнж уйж байгаа шүү дээ. Одоо бол сүүлийн үед ажиллаад. Хул азрыг эд хурдан байхад тэр сэтгэл тогтоох зүйлийг хийсэн үү? Ер нь ажлын дандаа тэгж хийдэг гэсэн. Өөрөө их хөнгөн сэтгэлтэй. Тэгээд өвөл жоохон тамиртайхан уян хамаа намаагүй яах бол хүүхдүүд хамаагүй аваа авчих гэдэг тийм ад байсан. Ер нь цогчуурс шүү дээ. Хөнгөн сэтгэлтэй л одоо юм тийм түргэн. Тэр одоо хөнгөн сэтгэл хөнгөнтэй тийм адуу бас одоо уралдааны амжилтанд бас нөлөөлдөг юм шиг байна. Тэр адууны сэтгэл зүй гэдэг юм. Зуны уяанд харин тийм адуу бас жоохон бас алдаа гарах магадлал өндөр байдаг байхгүй. Бас зарим адуу бол нөгөө цаанаасаа нэг тийм адуу байдаг шүү дээ. Нэг ерөнхийдөө нэг ингэс үйлзээд идэг. Тэгээд зунчул арай нөгөө
цаг уурын өөрчлөлт халуун болдог, газар нь холдоод ирдэг. Тэгээ очихдоо бас хоол ундаагүй, хус бас их алдах, шингээ алдах гэдэг юм уу байгаад байгаа шүү дээ. Зарим тийм адуунууд яг тийм юм дээр бол бас алдаа гараад байгаа. Өвөл төр арьс хөрс нэгмэнтэй адууг ер нь яаж ажил хийдэг гэсэн юм бэ? Тэг өвлийн уралдаанд та тэгээд зарим дээр нь бол давхарлаад оролцож байсан шүү дээ. Тий. Тэгээд арьс хөрс нэмгэнтэй ер нь төрөлхийн өвдөл нь бас амархан хүчээ Холооцгийг ерөнхийдөө би дандаа дахил хийдэг байсан. Дахилаар голцоо, хангаар дахилаар голцоо ажлыг хийдэг байсан. Тэр үед. Тэгээд яг холын ажил ганц хоёр сайн холын ажил юм. Тэгэл уян дундуур нь бол тэгээд голцоо дахилаар нь ажил, хангаар дахилаар нь ажил хийдэг байсан тэр үед. Хичээл оюусны тухайд яг яг хичээл оюусоор л хийж идэг гэсэн. Оюусаах нөгөө өвс хоёроор л өгдөг гэсэн. Тэгж л болтдог гэсэн. Одоо ч юм би тийм оюус л өгдөг шүү дээ. За мөн одоо бас мөнх төвшингийн хээр гэдэг азаргыг бас Дүнжин гарын хурд уралдаан болон хар өмсийн Эрдэнэт улс хавар өмсийн уралдаанд давхар уяагаар хэд хоногийн зайтай харагдуулж байна. Мөнх төвшингийн хээр гэдэг азарганы тухайд бас одоо хул азарнаас ямар онцлогтой юм. За бас одоо одоогийнхаар эрлий зүй сонгол ангиллын адуу тийм ээ. Тий. Тэгэхээр өгөгдлийн хувьд бол нөгөө хурдлах чадварын хувьд бол хулаасаа илүү байсан байх гэж бодож байна. Нөгөө Мөнх төвшингийн хээр азарга манай найз болохоор хязгаал өөр авчирч ирсэн. Авчирч эндээс би очиж авч явж ирсэн юм байна. Тэр болохоор Тодмолдоош бэлэг дэмбэрлэх амраад байхгүй. Английн 90 гэдэг азаргын төл хязгаал өөр авч очиж анхаа уралдсан. Тэгээд том надамд бол анхан соёл өөр жилийн хаврын Дүнжин гарт 3 дахиад тэр хавраа нөө давхарлаад Эрдэнэтийн хаврын бас аригдсан байхгүй. Аймагт бол цаад чинь олон юу байсан. Харин аригт үүссэн. Уяаны хувьд бол юу байсан. Гол азаргнууд бол хамаагүй чанга байдсан. Тийм үү одоо уг нь бол одоо зүгээр хар ухаанаар бодоход гэрлээ задаа юм чинь хөнгөн бэлэн тахилтай хөнгөн уяатай баймар санагдах. Хээр азаргууд нь юу байсан. Их гараа мараа бол тийм өндөр адуу биш байсан. Ер нь жоо хойноос явдаг гэсэн. Би ч хээр азар хул азар хоёрыг цуг үйд байхад дахиулахад хул азар гараад хэрээс илүү явдаг гэсэн шүү дээ. Хэрээс тий. Бодож ирснээс тийс өөрл юм байна. Тий. Тэгээд ер нь яг үзүрлөө байхад ер нь үзүрлөгөө шахаж уралдаг юм адуу. Уяаны хувьд бол юу хээр азар бол ер нь их чанга байдсан. Хул азарнаас бол илүү нэг нугалж байгаа ажил хийдэг гэсэн. Тийм адуу шүү. Ажил маш их ажил хийдэг ээж ажил. Тэгээд хөл гар бол их бүх тийм адуу шүү байсан. Олон жил уралдсан хөлөндөө ямар ч үг бол зодогтой байсан. Илүү татсан байсан. Зодогтой айлсан шүү дээ. Болов? Ер нь одоо сонгол ангилдаа бол би хаагаар бол бусдаасаа бол үеийнхэн адан дотоо бол жижиг азарг шүү дээ. А яг Монголдоо бол арай товөр тийм л азарг байхгүй. Юуны хувьд бол уяа хөлгөний хувьд бол тийм байсан. Ер нь зан аашны хувьд бол их төлгөөхөн тогтуу. Тэгээ уяа ороод ирэх үед жоо ааш ороод хацчих мазчих гад хаяарж өшгөлчих гээд идэв гэсэн. Уяа ороод ирэх үед уяанасаа ороод зөв үедээ тийм л ааш ордог сонио адуу байсан. Тий. Зарим адуу тэгээд энгийн үедээ бол юу аюу номхон уааш номхон тийм адуу байсан. Үндэсний өв соёлыг дэдлэгч дэдиш. За энд бол үртэрэн төрлийн түүхийдүүд байна. Хошуу будаа одоо манай малчтын ядгарын овёс, улаан будаа, эрдэнэ шиш гэсэн үртэрэн төрлийн түүхийдүүд байна. За ерөнхийдөө үртэрэн төрлийн түүхийд бол малын тэжээлийн шим чанар илүү даваатай. За мал тарах тэрэх өгөхдөө одоо илүү мөн дээрээс нь бол тэжээлийн жорд оруулж өгснөөр бол тэжээлийн зардлыг одоо юм бууруулах юм давуу талтай байдаг байгаа. За хүчит тэжээ ер нь тэжээлийн ангиллаараа бол үртэрэд ордог. За тэгээд хооронд нь олон төрлийн түүхийдийг холиод багсрал тэжээл болгоод өгөхөөрөө бол тэжээлийн чанарыг сайжруулна. За тэгэхээр бол одоо яг ингээд харагдаж байгаагаараа хушуу будаа илүү чанартай гэж одоо
дүгнж болохгүй. Энд бол үнэлдэг дотор нь одоо шин чанар нь ямар байгаа, аж ахуй нөхцөлд яаж үнэлдэг юм үнэлгээ өгдөг хүчин зүйлүүд байдаг. За жишээлх юм бол үрдрийн төрлийн түүхийдийг үнэлэхдээ бол хамгийн нэгдүгээрт бол чигийг үнэлдэг. За ингээд чиг нь бол ерөнхийдөө 12-оос 14% чигтэй байвал одоо хураа гэж үзнэ. За чигийн хэмжээ нэмэгдээд ирэх тусмаа бол тэнд бол одоо эсийн амьсгалалт идэвхтэй явагдаад одоо шимт үтсийн задрал үүсдэг. Тийм учраас бол чанар муудах юм нөхцөл байдал үүсдэг. Гэх мэтчлэн бол олон хүчин зүйлээр бол үнэлгээ өгнө. За чигээс гадна бол дараа нь бол үнрээр нь үнэлдэг. За үнэрийг үнэлэхдээ бол чанар сайтай түүхэд, үртрэн түүхэд бол тааламжтай тийм сүрлэрхүү үнэртэй байдаг. За хэрвээ нөгөө чигийн нөхцөлийн одоо чигийн хэмжээг нь тохируулаагүй, таатай нөхцөлд хадгалаагүй, удаан хатгалцсан одоо хортон мөгөнцрөөр үүссэн одоо хортцсон ийм үртрээ бол одоо нөгөө үнэр нь бол бээрсэн үнэртэй болж ингээд өөрчлөгддөг. За мөн үнэрнээс гадна бол бид амтаар бас үнэлж болно. За амтыг яаж үнэлэх вэ гэхээр шинэ одоо чанар сайтай үртрээ бол чихэрлэгдүү хамттай байдаг. За удаан хугацаанд хадгалцсан хог ургамлаар одоо хордцсан бохирдсан тийм үртрээ бол амт нь бол гашуун тийм чихэр ихтэй гашуун амттай болдог. За мөн бол амтнаас гадна бол бид одоо хамгийн чухал юм бол үрийн натур гэж юм байдаг. За үрийн натур гэдэг нь юу гэсэн юм бэ гэхээр мянган ширхэг үрийг тоолж аваад тэрийг бол чигнээд граммаар илэрхийлж байгааг хэлдэг. За натур жинг бол дунд нь одоо нөгөө чанарын ангилалтаар 3 үздэг. Дээд, дунд, доод гэж үздэг. За тэгэхээр бол тухайн үр тарианы чанар ямар байгаа нь бол натур эрсэх тусам сайн байна. Натурын хэмжээ буурах тусам тухайн үр тарианы чанар муудна гэж үздэг. За жишээлх юм бол энэ одоо уяачдын их түлхүү одоо ашигладаг овёс болол тийм ээ одоо 480-аас дээш грамтай 480-аас дээш байх юм бол дээд зэргийн натуртай гэж үзнэ. За 420-аас 480 хооронд байх юм бол дунд зэрэг, 420-аас доош бол доод гэж үзнэ. За тэгэхээр малын тэжээлд бол ерөнхийдөө 420-аас дээш натуртай одоо үртэрэг овёсыг бол хэрэглэхийг зөвлөдөг байгаа. Тухайн тэжээлийн ач холбогдол гэх юм бол ерөнхийдөө мэдээж малыг тэжээж байгаа юм чинь илүү хэмжээний ашиг шим авахыг л бодно тийм ээ. Тэгэхээр бол ашиг шим өхийн тулд тухайн төрлийн тэжээлийг 100% өгөхгүйгээр тухайн одоо малтаа шаардлагатай байгаа хоногт хэрэгцээтэй байгаа нормонд нь тулгуурлаад хэд хэдэн хувиар орж болох хамгийн бага зардлаар их хэмжээний ашиг шим авахыг л одоо зорих нь бидний бол одоо зорилго. За тэгэхээр бол шууд одоо тийм ээ Улаанбаатар бол ач холбогдлын хувьд бол тийм байдгаа шууд бол тийм байдгаа гэхээсээ илүү бол тохиромжтой жор гэдэг юмыг л бодолцох шаардлагатай гэж бол судлаачийн хувьд үздэг тийм. Тухайн одоо мал амтнд үхэр төгөх гэж байгаа бол бордооны үхэр юм уу, сайлын үнэ юм уу тийм ээ жорд нь хэдэн хувиар оруулах юм бид нарт одоо хэдийн хэмжээний Улаанбаатар байгаа аль эсвэл хэдийн хэмжээний Өшөө байгаа аль их байгаагаа давуу оруулаад ингээд тохиромжтой жорыг л бүрдүүлснээр бол ашиг шимийг илүү авах боломжтой байгаа. Ерөнхийдөө бол мал амтныг тэжээхэд бол байран маллагатай байгаа юу, бэлчээрийн маллагатай байгаа юу гэдэг хоёр өөр асуудал. Хэрвээ бэлчээрийн маллагатай байгаа бол өглөө одоо бэлчээр яваад ирснийхэн дараа тийм ээ өвлийн улиралдэхэд бол гадаа цагаагаар ширүүн болчдөг, эрсдэс уур амьсгалтай болчдөг. Тэрийгээ дагаад богино хугацаагаар бэлчээрэлдэг. За ингээ яваад ирснийхэн дараа бол нэмэлт тэжээлийг илүү өгөх нь бол тохиромжтой. Харин байран маллагаадны нөхцөлд байгаа бол тэрийг бол өдрийн цагийн хуваар гаргаж одоо тодорхой одоо юуны хуваарийн дагуу өгдөг. За жишээлх юм бол өглөө одоо 9-өөс 11 хүртэл одоо бүдүүн тэжээлээ өгөөд тийм ээ. За нэг 30 минут амраагаад дундуур нь бол хүчит тэжээл нөгөө багсрамл тэжээлээ өгөөд за тэрний дараагаар нөгөө услага явагдаад тийм ээ. За тэрний дараагаар бол жоохон бага хэмжээний амралт явагдаад хэвлэг үүсэх нөгөө эзэн хоол тэжээлээ боловсруулах энэ хугацааг нь олгоод за тэгээд үдээс хойш нэргээд нэг 2-оос 3 цагийн хооронд 2-оос 4 цагийн хооронд ч юм уу бүдүүн тэжээлээ өгөөд за дахиад нөгөө 30 минутын хугацаа аваад тэрний дараагаар бол хүчит тэжээлээ өгөөд ингээд бол технологийн дагуу цагийн хуваарийн дагуу өгөх нь бол тохиромжтой байдаг. Нэгдүгээрт хоёрдугаарт бол
Яагаад ингэж хэсэгжилж өгж байгаа вэ гэхээр тухайн мал амтан бол бүх тэжээлийн нэг дор нь ингээд барим малганы нөхцөлд ярьж байгаа шүү дээ тийм ээ. Бүгдийг тавиад өгчих юм бол сорчлоод идчихдэг. Нарийн тэр навчиш одоо нарийн юмнууд нь бол ингээд идэхгүй гიშгэлждэг, сорчилж идээд тэгэхээр ингээ яг нарийн цагийн хуурийн дагуу өгчих юм бол нэгдүгээр тэжээлийн хаягдал гардаггүй, хоёрдугаарт бол мал амтны бие махбодод боловсрох шингэх процесс нь бол эерэг нөлөө үзүүлдэг. Ийм давуу талтай байна. За одоо бүгдээрээ хамт хийгээд үзэж болно. Одоо жишээлх юм бол натуржинг бол одоо хэрвээ 1000 ширхэг үрийг тоолцсон байж ах юм бол тэрийг энэ дээр тавиад жигнэхэд бол за одоо 420-оос дээш гарч чадчихвэл энэ хушиг бодоо бол чанар сайтай малын тэжээлд ашиглах боломжтой гэдгийг бол шууд ингэж үзэж болно. За үүнээс гадна бол натуржингээс гадна бол лабораторийн нөхцөлд бол үр тарианы нөгөө бохирдол цэвэршилт гэдэг юмыг бас үзэх шаардлагатай байдаг. Тухайн үр тариа одоо ингээ харагдаж байгаа ч гэсэн дотроо яг цэвэр байгаа мó, аль эсвэл өөр ургамлын, хог ургамлын үндэс үрээр бохирдсон байгаа мó, хортон шавж орсон юм уу, шавжаар бохирдсон юм уу гэдгийг үздэг. За тэгэхээр бол одоо энэ дээр бол ингээд үр тарианаас одоо цэвэршилтийг үзэхийн тулд бол 50 г үр тариаг сонгож одоо хэмжиж аваад 50 грамыг ингээд сонгож аваад за ингээд бол энийг бол ийм тэгш гадаргуу дээр ингээд асгаж үзэж агаад нүдэрээ бол ингээд юу яадаг. Одоо энэ дотор одоо ингээд хортон тийм ээ хог ургамлын үндэс үр одоо өөр төрлийн одоо металл холц шавжны үлдэгдэл юм байна уу юу гэдгийг ингээд энгийнүүдээр болон томруулдаг шилийн тусламжтайгаар ингээд үздэг. За тэгэхээр бол энэ одоо хушуу бодог харахад бол дотор нь бол металл холц бол харагдахгүй байна. За дээрэс нь бол бусад ургамлын нөгөө хог ургамлын үр бол бас холц бол харагдахгүй байна. За хэрвээ ингээд энэ одоо жишээлх юм бол одоо энэ улаан бодоо бол ингээ харахад бол өөр төрлийн холцтой харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 50 грамыг жигэнж аваад үзэхэд энэ 50 грамм дотор 15%-аас илүү бохирдолтой байх юм бол энэ бол малын тэжээл тохиромжгүй гэж үздэг. 15%-аас илүү. Тэгэхээр хамгийн ихний одоо нөгөө малчтын одоо тодорхойлоод үзчих боломжтой юм бол ийм байх нь шүү дээ тий. Адуундаа тохиромжтой, адуундаа хэрэгтэй хушуу будаага худалдаж авах гэж байгаа бол тэндээс нэг атгыг гаргаж ирээд ингэж дэлгэж үзээ дотор нь өөр төрлийн одоо эрдэс металлын холц байна уу, өөр хог ургамлын холц байна уу, өөр энэ юун дотор соёолцсон үр байна уу, өөр бохирдол байна уу гэд ингэж яхад үзчих хэрэгтэй. Тэгэхээр тэр бохирдол нь 15%-аас илүү байх юм бол одоо чанарт сөргөөр нөлөөлнө гэж үздэг. За одоо жишээлх юм бол энэ бохирдлыг харахад бол энэ дотор одоо юм нэг сүрлэний иш явж штэ тийм ээ ингээ бусад төрлийн юм навчнууд эдгээр ингээ хойлолцсон. Энэ бол 100% цэвэршилтэй гэсэн үг биш аахгүй. Одоо жишээлх юм бол энэ хоёр үр тариаг ингээ харьцуулаад үзэхэд тийм ээ овёосных нь ингээ гаднаас нь харахад нөгөө юу өнгө нь бол энэ ингээ гэлтгар тийм ээ шин юм шиг ингээ гэлтганаад энэ хас нь бол ингээ амархан унжин тийм ээ тэгтэл энэ улаан будааных бол одоо ингээд хорчижсэн удаа хадгалагдсан хорчижсэн дээрээс нь ингээ хольц ихтэй тэгэхээр л ингээд нүдээр харахад бол энэ чанар сайтай чанар муутай гэдэг нь ингээ харагдсан нь бол илт харагдаж байгаа. онд та Дүнжин гарагт 3-аар дахиулаад Эрдэнэтэд болсон бүсийн уралдаанд мөн ахаа 3-аар дахиулсан. Тэр жил ер нь хээр азаргаанд ер нь ямар уяа хийсэн юм бэ? Хэдийн үеэс оруулж ирээд яаж тэжээгээд хээр азаргыг би тэр 13 оны өвөл 11 сар гаргаад яхад тэр нилээ нэг оруулж ирж ирсэн юм аа. Их нэг орсон. Би адан дээрээс аваад би сумын төөрөө аваачихад би төчрөг хашаандаа аваачихгүй очиход бараг замд ичиж очижсэн шүү. Тэгээд манай найз тэгжсэн чи эндээс ийм газар очих бараг ингэж байгаа дөө наач яаж явдгийг хаа нэм ярьжсэн. Тэгээд гоогдож юм хэлээч тэгээд их нэггүй тэгээд хийжсэн юм аа. Тэгээд тэр үйл аймаг төрүүлээд тэгээд энд Дүнжин гарагт 3-аар давхад буцаад тэсэн давхад 3 уралчихсан. 2 том үсгийн уралдаанд дайрагдаад аймагтад хүрчихсэн юм аа. Тэр аврын уралдаанд.
маш сайхан бярлсан гэхдээ. Дүнжгарууд айрагдахад энд ирээд байжсэн Дэмбэх эднэр үзээд даалныхын шилмийг барьж үзээ гайхаж ирсэн. Тэгээд дуграм малаа ирж үзчихэд ийм шилмтэй адуу ерөөсө чидэ сонир юм да ийм шилмтэй адуу гэж айрагдтал юм даа. Үнэн гайхаж ирсэн. Бүр 70 шилмийн та барцсан байсан юм уу? Гэхдээ бүр 870-тай бүр ирж уулзж ирсэн. Бүр ерөөсө мод айттай болцсон байсан. Тэр ерөөсө тийм 70 шилмтэй адуу байсан. Сонио. Тийм одоо бүр 70 шилэм тийм юутай адуу гэж тэрийг барна гэж байхгүй бүр анхан дэж доктор юучгүй байсан. Тэгээд уян дундуур ерөөсө бүр тэгж бүр амар сүрж шилмэлж ирсэн шүү дээ тэр. Тэгж уулзж ирсэн. Тэрийг бол одоо харах байхгүй улсад манай хотод ирээд уяаш нэрсд бүгд мэднэ. Нөө цуг байсан улсууд зарим нь үдсэн улсууд гайхаж ирсэн. Ийм шилмтэй адуу дэгтгэл юм аа тэгээд гайхаж ирсэн. Тэр хэрэг өвөл тэгээд тийм шилмтэй уулзаад байсан нь. Тэгээ түүнээс хойш юу нь яаж давхсан юм бэ? Одоо бас яг нэг айрхт бол багтаагүй шиг санагдаад байна. 13 онд тэгж сайн байх жилээ юу яагаад тэр Эрдэнэтийн яг бүсд мордохынхаа өмнө ажил хийсэн яг тэр үеч халтайгаа ягүйсэн чинь юун дээр халтаж унаад. Тэгээ жоохон гимтсэн баг. Тэгээд шууд тэр уралдаан тэгээд мордулцсан. Тэр Эрдэнэтийн юунд гайгуухан зам мордулчих гээд. Тэгээ уралдааны ард дээр сүүдэн дээр юу жоох яагаад 2 жил онцсон баг. Сүүлд дүнжин гарахт 1.6-аас 1.7-сан л доо. Яг Орхон аймагтаа бол яг аймагтаа төрүүлээд ирсэн. Би энд ирээд 16 оны дүнжин гараар би энд ирэх чи 2 азгаа мордуулж ирсэн. Тойлоо 6 дугаар тавьчихсан. Тэр хээрэн 6-аад хүрэн 7 болж ирсэн. Ер нь дүнжин гараад их хэрж уралдсан. Ер нь дайрагдахгүй 10 дотор тавьчихсан. Тэр ер нь уяачтын бас хүсэн хүлээж байсан тухайн жилийн өнгийг шинждэг. Одоо өвлийн л одоо хаврын одоо улсын наадам юм одоо тийм ээ. Тий, тэр өстө дүнжин гаруул гоё наадам байсан шүү дээ. Тий. Тухайн үед өстө хаврын хамгийн том наадам дүнжин гаруул болдог. Тэгээд тэр бэртэл нөлөөлөөд ер нь халтар 2 жил бол уйддаг юм байна. Тий, тэр хэрэг. Тэгээ сүүлд нь айрагдаж чадахгүй л байгаадсан. Та бол тэгээд яаж уйдгийг нь одоо ерөнхийдөө бол бас одоо мэдчихэж байгаа шүү дээ. Хязаалан бүтэн хязаалан анх уяад явчихсан юм чинь. Тэр нэг уяаг нь болцоо одоо бол бас нэг айрагдчихаар юм шиг санагдаад байдаг байсан. Тэгж бас юм хайр азрах дүнжин гарахт нэг сүүлд ирж тэгж уралдсан. Бас нэг хэр азрагыг үйж халтар азраг уяад улсад айрагдуулаад бямж жаргалын гэдэг. Тий, бямж жаргалын халтар азраг. 14 онд улсад Эрдэнэс дунд 3-аар төгжсөн. Хаврын дүнжин гарахт ам үзүүлээд. Тэр их хязаалын өрөө намар Дэмбэхээс авчихсан. Дэмбэхэн тэр шабурттай гэж азрагны төл. Тэгээ Эрдэнэсийн сонгуульд дэдэд улсын наадамд яг айрагт дүнжин гарахт ам үзүүлсэн. Тэр бас сайхан урдан байсан. Тэр тэгтээ яг тэр төгөө хээр азраг тэр хоёрыг харьцуулах юм бол халтар нь бол хамаагүй юу байсан. Хэрийг бол бэлэн төхөлтэй хат байсан. Ер нь гараал явдаг. Тэгээ маш ус дүлгөө. Тийм сайхан дуусан. Уяаны хувьд бол бас л их чанга байд. Би ер нь анхан бас боддоос энэ Эрдэнэс цустаа даадууд нар хараа хөнгөгүй их бол өдөр боддог гэсэн юм. Тэгвэл юм бэл. Яг тэр амьдрал дээр өөрөө утсан бол. Тэд нар бол бас ажил салдгүй л байгаа юм байна. Тогтмол ажилтай л. Өдөрт л орог би чинь банк мордоотой. Сар ер нь уянд сар гараа өвлийн юм чинь тэгээд сар гараа яг чи 2 сарын үетэй яаж юм уус. Тэгэхээр өдөр өнчгүй л морддог гэсэн. Энэ бэлэг зэмбэрлэхээ одоо ер нь нэг одоо нэг чанар гэдэг юм уу ясус одоо бат бүх талдаа арай илүү байна уу? Ачаал даах чадвар Монголд нутагших гэдэг талдаа илүү байдаг юм шиг санагддаг. Одоо жишээлбэл ингээл харах юм бол луу халтраас эхлээл харж болж шүү дээ. Ер нь би боддоо шүү дээ тэр төгөөр бол хэрээр боддоо хөл гарны хувьд бол бүр мундаг бүх. Энд би хадуунаас бас би мармал өшөөч юмнууд үйж сайн ер нь адуун маш сайн үржил хийх задууд гэж боддоо шүү дээ. Аргагүй их тал малн мундаг өгшил юм байх тэр байдаг. Тэгэд азруунд бас сайн одоо өгшил яасан баг шүү. Тэр мэрэг талаа маш сайн тооцоолж өгшлийсэн юм билээ. Хаврын ингээд таврын уралдаануудад сайн давхсан азраг цоны уралдаануудад амжилт гарах магадлал ер нь хэр байдаг вэ?
Хавар ерөнхийдөө тэгээ яг хавар 2 сар дурлал 3 сараас хойш тэгээд бурлах баг болчихж байгаа шүү дээ уралдаанд. Тэгээд бол тэгээд буцаагаад хавар тэр шинэ гүн алын хураатлуу сайхан буцаагаад сэргээгээд уяа олгийн засаад яг зундаа ялгаа авахгүй сайхан амжилт гаргана уу. Яг тэр сөрөг нөлөө мэдэгддүү шүү дээ. Гайгүй. Тий. Би бас нэг зүйл зүйлийг эдэлсэн бол эдлгээтэй тэгэл бас нэг дааруулж азраа дууч уусна дааруулж өрүүлэхгүй тийм ээ. Тийм байвал зүгээр. Өвөл хаврын уралдаанд үгчээс азан зундаа нэг над бол нэг гаш нөлөө хүн гараагүй шүү дээ. Орон нутгад ач тэр юундаа ч нэр гайгүй уралдаалдаг. төлөрх уралдаан одоо уралдуулах нь ялангуяа хавар уралдчаас азраг. За ер нь уралддаг азрагны төлийн одоо төлөрхөг байдалд нь өөрчлөлт ордог болов уу гэж би зүгээр хувьдаа бодоод байдгийн. Гэхдээ үнийг бол би баталж чадахгүй. Ер нь бол мэдээж уян азраг нөгөө ачааллаас шалтгаалаад цөөнгөө хураадаг. Түүнийгээ дагаад одоо нөгөө төлж байгаа авдаг. За тэгэл ер нь хурдан азрагнуудын төлүүд их цөөн үлддэг шүү дээ. Тэр тусмаа эрд төл их цөөхөнтэй байгаад байдаг. Би энэ уйгж байгаа үедээ азраг нь тэр тал дээр л нэг жоон тийм хүн байгаад байгаа юм байна. охин голдоо төл гараад ах шиг ажиглагдаад идэв. Бидний төлийн одоо байдалд нь бас нөлөөлдөг юм болов уу гэж бодоод идэв. Та тэгж боддгоо анзаарч байгаа тэгж. Үнэхээр бас гайгүй байгаа хурдан азраг 100 мундад гүү хараалгана. Тэгээ уяанд ороод ихэр зарим нэг гүү малын салгаж малгаад ячгаар тэгээд бас өөр юу азраг бас завсар заагнаас орчдөг бах. Зарим юмд бол үнэхээр сайн байгаа их хурдан азраг бол уусаа нэг одоо амжилт гарахын төлөө үзэж байгаа шүү дээ. Ороо гаргаад ганц хоёр гүгэн дагуулаад байгаа зарим салгачих жоохгүй. Тэг хит одоо байнгын нөө ажиллагаатай азрага адуу бол бас тэгээд үр төл дээр бол яг уйгж явах үедээ бол бас тийм бол байгаад байгаа шүү. Тэрийг бол өгөхгүй. Би охин төл горолдуу гардаг нь бас тэр өрийн чанарт нөлөөлдөг болов уу гэж боддог. Уйж байгаа тэгээд өнжидсэн ганц 2 жил өнжөөд тэгээд яагаад ирэхээр төлөвлөл нэг сайжраад ихгүй болоод ирэх юм биш зарим азраг харж яхад. За үүнтэй холбогдуулаад одоо асууя. Ер нь одоо уралддаг хурдан азрагаар одоо азраг тавих нь зөв үгүй юу гэдэг тухай асуулт. Өөрөөр хэлбэл сүүлийн үед сайн их насны морь төрөхгүй байна. Их насны морины бие тэр томир байдлаа өөрчлөгдөд байна. Одоо тийм сайхан дүүрэн сайхан нэг тийм хараа балаас их морь төрөхгүй байна гэж өч сүүлийн жилд ярьж байгаа. За энэ юутай холбогдолтой вэ гэхээр дандаа хурдан хурц гэдэг тэр шинж байдлыг нь хараад уралддаг байсан азрагаар одоо азраг тавьсанс болж байна гэж дүгнэлт яриад байдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл ер нь уралддаг одоо уралдаад амжилт гаргаж байгаа азрагнууд маань одоо бие бэлтрийн хувьд төдийлөн одоо том гэдэг юм уу биерхүү байдгүй баг хэл одоо шагаашигч гэдэг юм уу баг стаг хөнгөн яста азрагнууд одоо илүү амжилт гаргадаг. Түүнээс болоо сайн их насны мөр төрөхгүй байна гэж зарим үеч дээр. Та үнтээс ер нь санал нийлэх юу гэж боддог вэ? Тэгээ дээхнүүд нөгөө хүүхэд мөхөд байхад бол бас үнэхээр сайхан их насны морд бол байсан. Үнэхээр одоо би хаад ангаар одоо зузаан ч гэдэг юм тий. Одоо бол дандаа хүмүүс хурдны чанар руу яваад байгаа байхгүй. Тэгээ нөгөө айл гайгүй сайн гэсэн болгоноор азраг тавиад би зүгээр боддгийн хүүхэд байхад бол одоо азрагнууд үнэхээр мундаг азраг сайхан Монгол азрагнууд их илүү байдаг л шүү дээ. Одоо тийм азраг бол их орчод байгаа байхгүй. Ер нь удам уушгаад аль болохоор хөнгөн дээр суур шингэн ч гэдэг юм уу те. Би хаана хөнгөн тэгээд ингэж тавиад ах шүү. Тэгээд одоо сүүлийн үед үржилт мөслөйдөл англи араб тусдаа азраг болцсон азраг тавьж шүү дээ бас. Тэгээд ирэхээс нөгөө хуучны нөгөө өстө нөгөө дандагаар их мөрд бол бас аргагүй ховор байгаа шүү. Байгаамаа бас. Тэр бол яа харахгүй тэгж харагдаад үнэлтэй. Сайхан одоо үнэхээр бас би хаасаатай Монгол азраг бас тийм сайхан монголгүй хинүүд бас сайн үнэхээр бас дандагаар гарна шүү дээ. Гэтэ одоо яг сайн бас тийм дандагаар юу хоёроос бас тохироо ганц нэг сайхан мөрд гарчлага байгаа л да. Тийч. Одоо тэгтээ яг хүмүүс голцсон хордны чиглэл рүү л яваад байна л да. Азраг ингэ ажиглаж байхад азраг ер нь төд насндаа л илүү хурдлах чадвартай юм уу? Тэгж ажиглах төөрөл одоо сүүлийн жилүүдийн улсын баяр наадам бүсийн уралдаануудад ариг төтрөөс мөрдийг харахаар соёл хавчиг за дээдлэн 7-5 нот л шүү дээ. Ер нь азраг адуу бол би бодоод соёл хавчиг дээр бүр илүү хурдан багшсан гэдэг. Байд юм одоо гэж боддгийг. Соёл хавчиг азраг бол хавчигтай ер нь азраг адуу их хурдан багшсан гэдэг. Илүү л их гоё.
арай л ер нь юу илүү багш санагддаг шүү. Хөвчг азрах. Тэгээ нэг 7 хот сая бол 3 7 тоног насны хэлээ бол нэг 8. Тэгээ тэрнээс хойш арай нэг хууч шиг байхгүй шүү болчихж байгаа. Хавчиг 7 молотод бол аргагүй хурдан байхад юм л азраад гарч яхад. Энэ асуултуудаар юу хэлэх гэсэн бэ гэхээр ер нь одоо сайн азрах яг өдөртөө дөрвөн хурлах чадварыг нэмэгдүүлэх гэдэг юм чинь тэр сайн адуу гэдгийг мэдсэн юм чи яг уйжих үеэс нь илүүтэйгээр нөгөө тодорхой одоо амжилт үзүүлдэг наснаас нь хойш үржил рүү илүү анхаарал хандуулад уйхаа болчих бас болох юм болоо гэж бодохгүй юу. Өөрөөр хэлбэл одоо энэ сайн азрах одоо нэг азрах нэг 8 хүртэл юм уу хурдл 9 хүртэл сайн давхиж байгаа юм бол түүнээс хойш нь уралдуулахыг нь болоод энэ одоо үнэхээр сайн азрах бол үр төлөний авъя гэх юм бол үр төл дээр нь илүү анхаарах ч юм уу тийм одоо болох мод хийж үзүүл яадаг юм бол гэж бодоод. Ер нь одоо мундаг усууч дэгж л баг. Сайн уралдж байгаа одоо аргагүй яг залуу юу насан дээр нь сайхан уралдаал. Тэгэл угаасаа нэг 8-9 нас уралдаг бол аргагүй өөрснөө чи бас зарим одоо хэлж байгаа шүү дээ юмнууд нь бас болохгүй. Тэгэхээр бол зарим усууд бол тэгээд бойлол айхт усууч бол тэгээд үржин мөрчлөн оруулчихдаг. Үнэхээр азар бол угаасаа тэгээд юу юм шүү. Дээр үшгээ одоо улаас тэгж болдгоо. Хойноос нь залуу шинэ үед бол дороо турж гарч ирж байгаа шүү дээ. Мундаг хадах дээрээс. За та бол зөвхөн одоо хаврын буюу өвлийн уралдаануудаас гадна зуны уралдаанд ч бас азрахыг сайн давхуулжсэн туршлагатай биш. 2013 оны тухайд хавар нь одоо Дүнжин гарагт 2 хазаргаа сайн давхуулаад 100 мөн одоо би хэрвээ андуураагүй бол Батбаярын Чавхал гэж азаргыг бас та уясайлхан тааруулж ясан гэж сонсч байсан. Хул азарга бол Хэмэл мордын хурд уралдаан болоо Төв аймгийн Эренчлээ төмс уралдаанд хуулинд найрагдсан. Батбаярын хул азаргыг тэр 10 тэр их хурд айрагддаг. Тэр Төв аймгийн Эренчлээ тэр айрагддаг жил хавраас хойш ерөнхийдөө над дээр байсан. Юунд байжгаад нэг адуучин намхаа гэдэг тэр залуу хаврын тэнд малж бас тийж байжгаад 5 сар дөнгөж гарга над дээр авчирч ирсэн. Тэгээ зун нь уйж яг наадмын өмнө би улс яваад улсын наадмаар яваад манай хүн аймагтай уралдыг үлдсэн бохгүй удаа цагтаа. Тэгээ аймагтай тэр жил төрүүлсэн яваад. Дараа нь их хурдад тэгээ их хурд руу яваад их хурдад чинь 3-аар дахиад Төв аймгийн 90 жил ам үзсэн юм байна. Тэр жил бол арга байхгүй тэр хул азар бол яг 2 сар надад гар дээр боёгдсон. Тэгээд сайхан ч тавьсан л да. Хул азрах нөгөө таны түрүүний ярьдаг азрагнуудаас ер нь ямар уяас ялгаа анзлахтай байна. Зуны үеинд азрахыг ер нь хэрхэн хэлдэг хэвтэй гэдэг юм бэ? Хавар ерөнхийдөө хул азрахыг нэлээд бэлтгэлтэй үтсэн. Зүр айхтар ажил хийхгүй ч гэсэн ерөнхийдөө мармалаар хөдөлгөөтэй их гар салгаагүй юм баг тэр хавар. Тэгээд зун Батбаярын хул ойдын хул хоёр хоёулаа над дээр өгч тэр хоёр өгч. Тэгээд хооронд дээр хоёр л ажил хийдэг байсан. Ер нь тэр зун ер нь тэр хоёр биенд ажил болсон доо. Тэ хоёулаа сайн байсан. Гэхдээ нөгөө ойдын хул нь илүү байгаадсэн. Тэгээд улсын өмнөд би байжгаад хул азрыг улс тэр жил уралдуулж чадаагүй юм байна. Яг наадмын өмнө. Juste хулгаар нь жоох болчихгүй тэгээд болчихсон. Тэр жил өгөн тэгээд яасан бол яг тэр хул нөгөө Батбаярын хулаар бодоход тэр хоёр хоёлаасаа байсан юм билээ. Тэгээд Батбаярын улсын өв гэж хэлсэн юм байна тэр жил. Улсын өв чигээд манай бас итгэхгүйсэн шүү. Тэгээд аймагтаа уралчигээд уралчмаар байна гэж заа тэгвэл аймагт уралчих. Тэгээд аймагт төрүүлсэн. Тэгээ яг аймагт төрүүлсэн юм чинь дараа нөгөө их хурд тэгээд бүсийн уралдаанд болсон байхгүй. Тэгээд тэрэнд дамжаад уралчиж байгаа юм чинь. Тэгээд сайн л байсан юм билээ арга байхгүй. Бол адууныхаа удам хөгжлийг сайжруулах тухайд бас нэлээд анхаарч байсан. Таны хувьд? Ерөөсө адуугаа сайжруулахын сайн адуутай болох гэж бодож байна шүү дээ. Тэр ч учраас сүүлийн нэг 10-20 жил адуун төлөвлөлт байнга л явж байна л да. Ямар удам хөгжлөлтэй хаанхын адуугаар одоо бас одоо малынхаа зүсийг сайжруулж чанаржуулж байна вэ? Би үндсэн адуу яг нөгөө аавын адуу байна. Тэгээд тэр нөгөө манай ахын нөгөө Бачлун гэж ахын нөгөө хээр мөрний хөгжлийн гүнүттэй би. Тэгээд дээр нь Сүхбаатар дорнд тэгээд бэлэг дэмбэрэл манлаа онон манлаа эдрээс бас би азраг
нүүдийг автавсан. Тэдний адууны өвчлүүдтэй. Дэмбий манлаг адуу бол нэлээ байгаа юм азрын талдаа бол нөгөө ижээс азрнууш тэр өөрөө ч бас нөгөө өөр азрын бас тавигдсан. Тэ. Бас нөгөө вандгагаамыг тодмонл тэдний адууны ч юусан баг. Тэгээ сүүлийн одоо сүүлийн жишгээс англи азар мазар бас байна тавьсан. Янз бүр л үзэж штэ. Өчтөн нар бүрнэл өөрсдөө өөрчлөлийн бодлого баримтлал түүний хурдан үзгээл явж байгаа шүү. Тий. Сүүлийн жилүүдэд тэгээд бага адуу ер нь хэр давхиж байна вэ? Та одоо л уяад байна гэсэн. Би бага адуу яг уу өмнөд мөн бол энэ хэд бас гайгүй дайггүй байгаа. Ганцхан хүнд өгсөн өмнөдөөс бус мөст орсон байлээ. Өөрөө уйснууд нь яг аим орнуудтай дахиул байна. Энэ жил нодон ч яг 100 нөгөө юу хагаад наадан болоогүй. Энэ жил би хөвсгөл рүү явсан. Өөрийнхөө бас нэг оюун бас урган адуунтай очиулсан. Даагмаг бас 10 дотор явж илээ 7-8-аар давхсан. Нэг үрээ бас 10 гаргаад давхчихлээ. Хөвсгөлд очиод. Орон нутгтаа бол харагдаад сайхан давхад юм уу? Одоо яг жоо дэше ус этаг уралдаа гэж бодод шүү дээ. Та энэ ууч их одоо хурдан адууны 90-ний тухай ярьдаг л да. Торгоо 90 дээр нь тааруулах, тун дэрэн дээр нь мордулсан юм а давхар уяатай гээд давхар уралдуулна гэдгээл. Та нэг ярилцлаган дээр би ер нь адуу тарга 90 дээр нь мордуулахыг хичээдэг гэж ярьсан мэт. Тарга 90 гэж ер нь юу хэлээд байна? Тэр тарга 90-ыг ер нь яаж тааруулдаг юм? Ямар тохиолдолд тарга 90 дээр нь мордуулдаг юм бэ? Хаврын уралдаан дээр нь би очиж тухайн үед амжилт гаргаж давхижсэн адуунууд их тарган очдөг гэсэн юм. Би очиод яхаар л хотод ирээл өлжид хороолдог бол таньдаг уяаш найз нөхөд шинийн мөрд арай тарган байна л гэдэг үсэн. Тэгээд нэрэж ер нь тарганд. Тэгээд өөрөө бас нэг хийсэн ажил ер нь бас хугацаа юугаа бодоод бас ихтгэлтэй байдаг гэсэн тухай үед. Яг ер нь бас гайгүй байх гэж боддог гэсэн. Тэндээ гайгүй байгаа гэсэн болохоор л гэж бодож байгаа. Яг энд ирээд тэрийг яг л наадман дээр л харах гэж болохоор яг бас баттай хэлж чадахгүй шүү дээ. Тэгж л. Тэгээ тарган эргээд яг ер нь тарган л авчирч тавьдаг юм байсан да. Тэгээд ажил сайтай би түрүү яриадсэн нөгөө ер нь 11 сард яваад л эдлээл 12 сар гэдэг чигээр тэгээ тэндээ ерөнхийдөө тогтмол ажлын нь тэнд тогтмол байж байгаа. Яг хүчийн өдөр нь хадгалдаг байхгүй. Сайхан ер нь 100 дүүрэн махтай азаргаа дуулаа үүдгээд нэг сайхан бяртаа. Тэгээ өөрөө нэг бас нэг сайхан очтой бас нэг хөндөөр юугүй сайхан адууш нэг сайхан өөрөө нэг нүд амн ч гэсэн сэргэн цов нэг уралдах чааш өөр байд юм аа. Тийм хөл тэгээд ирдэг. Тэрийг л би боддөө шүү дээ. Ер нь нэг тарган талдаа тэгээд юм таарад морчт юм болоо гэж бодоод. Нэг барилж их юм одоо тий. Их мөрч гэсэн нэг би ч энд ирээд хүлж туслыг тарган авчирч ирсэн. Ихэнх уяачдууд одоо нөгөө уяанд адуунд халбалгүйгээд одоо туранхаа ирэн дээр мордуулах гэдэг юм уу. Тарган талдаа байх юм бол нөгөө адуунд салтай гэж үзээд эрсдлээ сэргийлээд ах шиг байдаг. Тий. Яг ер нь нөгөө эхнээс шууд тарганд хижээхгүй шүү дээ. Тийм ээ. Сайхан өдлөөд дунд хүчин дээр нь л оруулд юм би. Өөр нэг айхтар тураахгүй сайхан юуг нь гаргаад би хаагийн сайхан дунд хүчин дээр нь өөхт тусан жоохон багссан болоо да. Нэг өөх нь бас нэг алуу болоо гэсэн юм дээр л оруулд гэж дэжэд гэж шүү дээ. Тэгэл яг дэжээгээл нэг хэд оноо сайн яг нэг 7-10 хоног юм хөдөлгөөн жоохон зогсон маяг дэжээ шүү дээ ихлээд оруулангууд. Тэгэл би зөөл эдэлж эхэлдэг. 10 хоног зогсооч дорол ячсан бол та тусгүй болчихдээ. Тэгэл ерөнхийдөө нэг тэгээ зөөл эдлээд ихэр хүчин гоё тогтчихдээ байхгүй. Тэгэл яг хөө ажил давхал хангаар суугаад тэгэл холын ажил байж тэгэл юмнууд ягаад нэг тогтсон хүчин хөдлөхгүй шүү дээ. Тий. Тэгэл тэрэн дээр нь барьчдаг юм. Тэгэл тогтдог байхгүй адуу. 12 сар 1 сар тэгэл 3 сар хүртэл тэгэл ажилтаа уралдаа наадам дуусахад ер нь хэвээрэл байж идэг шүү дээ. Адуу тэгэд юу бод юм дөө. Уралдаалынхад 2 хоногийн дараа амралт 2 хоног аваад нэг жоо хөшөөг нь гаргаад 2 хоног 3 хоногт буцаал яг л байранд л байдсан шүү дээ. Яг л ерөөсөө ямар ч уралдаагүй юм шиг л ерөөсөө байдаг байхгүй.
Тэр одоо зөв онгоос нь зөв одоо эхнээсээ зөв байгаад бол тийм зөв форм буцаж барих байх л та тий. Тэгээ ер нь зөв байхаараа сайхан баг. Тий. Зөв адууш тэгэл ерөөсө хоноод гоёос иргэждэг байхгүй сайхан. Уралдаал маргааш нэг яхад л ер нь сайхан болцсон байдаг. Адуу зөв идэлгэл хамгийн чухал юм гэж бодож байна. Бодох жоохот одоо усал зөв идэлгэл хамгийн уяач хүний одоо ганц гол юм л та тий. Зөв байх юм бол хөл гарлуугач бас орохгүй. Дутуу тэгэл тарган тэгэл яачих юм бол адуу амархан хөлөг гаргуу болно л доо бас. Та түрүү ярилцлага эхлэх юм нь одоо ононгоо дээр 2 жил очиод ирлээ бас гэж. Тэгэхээр нөгөө уяачд ер нь ярих л да энэ морь уяах гэдэгт бол одоо насаараа суралцдаг юм аа. Энд төгс суралцна гэж байдгүй маа. Ямар ч одоо мундаг хүн байсан одоо бас ямар нэгэн байдлаар уяаны арга барилын алдаа гаргаж ядгаа гэж. Та тэгэл улсын цолтоолчвол энэ олон улс төрийн зарлагт наадмуудаас энэ олон хариг төр өртчихэл би болоогүй байна. Одоо нэг юм юун дээр алдаад байгаа медиа гэл ононгоо дээр ингээд очисон байна л. Тэгэхээр одоо Тэгсээ биш нөгөө ер нь л уусаа хот түрээ одоо наашгаа бол эдний мөр ингээд наадмууд дахаар арай өөр үйд өгөхгүй. Тэгээд бодож байгаа юм чи. Бас арай хоцроод байгаа юм байна да гэж боддог байхгүй. Тэгээд хин бэлгээ болдоо гэдэгт ярьж одоо онох би очсон. Уян дээр 2 жил 200 юу бас тэгээд 200 болох чинь их юм сурч байгаа юм чи. Арай л өөрчлөгчсөн байгаа байхгүй юу? Их газар биш юу. Тэгэд бас олон сайхан хурдууд нэг дор уягдаад бас нөгөө сайн морд уягж байгаа газар тэднэртэй нэг барилслаад уралдахгүй гэсэн араас нь ядаж хөөсөлж уралдаад байгаа юм шиг бас адуу сайжирчтэй юм. Би бас тэгээ ядаж нөгөө нэг бэлтгэс сайн сууж зөв байгаа адуунуудыг хараад ахлаар нүдний баримжаач бас өөр болох байна. тэг шал өөр болж. Тэгээд 200 ирж юу бассан, цуссан. Та ер нь юун дээр голдоо алдаад байсан бэ? Тэгээ яг хавар зуны үеийн дээр би сүүлийн үед бол хаврын ажил дээр бол алдаатай л байсан юм бэл. Ер нь бас гар салгахгүй л ер нь одоо бас мөр ихгүй бол нэг хэд хоног орох гэхэд хоцорчод байгаа байхгүй. Тэгээд бас юу олон мөр нэг ажил бас цуг хийж явах мөр малны сэтгэл зүйч өөр болд юм бэлээ. Сайхан. Сүүлдээ адуу сан тогтдог болж байна. Сэтгэл санаа тогтоод ажлын зөврүүд ихээр нөө өдөө орнотууд бол одоо жишээлбэл цөөхөн мөртөө харгаад зарим адуус нэг юм өөр олон юм харахаар гэлзэл ингээд идэг шүү дээ. Тэжээжүүлэр байнга олон юм дотор хана харсараад нөө дасч гэдэг шиг сүйдээ нөө тийм тоохч болж байгаа хгүй сэтгэл зүйн хүртэл. Тэгээд даваа чанарууд байна энэ олуулаа бас нийлж мөр өгöd байх тусам. Тэгээд тэр тусам онон монлоо тэртээ мөр их сайхан юм билээ. Тэгээд байнгын нүд зөвлөгөө аваад 200 цуссан гоё байлээ. Тэгээд бас нэлээд туршлага судалсан шүү дээ. Бэлгээ болдоо хэдрээс ч одоо тий. За та бүхний нэвтрүүлгийн цаг маань ярилцах цаг маань ерөөхдөө дуусах тийш хандж байгаа шүү байна. Тэгээ би нэг зүйлийг бас асууя даа гэж бодчихсон. Монгол төрийн наадамд аман хөт үзсэн Бачлагууны хэрмэр гэж бас нэгэн цаг үед одоо бас яригдчихсэн хурдан морь сонирхчдын одоо самсыг шархруулжсэн тийм сайхан багталтуудыг та тэр хурдан хөлийг бас унаж хайрагдаж төрүүлэгжсэн одоо бас азтай хувьтай юм уралдаанч хөвгт баг таны баг залуу насны дурсамжинд бас тод гялцах тийм дурсамжуудын нэг байдаг болоо гэж бодож. Ер нь одоо ингээд уралдаа одоо уяачийн нүдээр харахад тэр хэрмэр ер нь ямар онцлогтой адуу байсан юм болоо. Тухайн цаг үед нь одоо хэр зүй үйжсэн юм бол за дээрэс нь та ер нь хэр сайн унаач байсан бэ? Орчлох ч одоо манай нага зах юм байгаа. Тэгээд хэрмэр бол орхон болгондоо удахгүй гэдэгсээ дархлагчсан мөр байсан. Ер нь л уралдсан болгондоо төрүүлдэг, айрагддаг тийм мөр байсан. Миний нөө хувьд яг би ч одоо яг тийм өөрийгөө сайн унжсэн ч яг ер нь бас гайгүй унах нь оол гэдэгсэн баг. Ер нь дайжгүй унжсэн баг ч боддгийг. Хэрмөрний хувьд би хэрмөрийг нэг 2 жил унсан. Хэрмөр ч тэгээд олон хүмүүс унсан юм байна. Манай дүүнэр одоо чулаахан бандэр сүлд унсан. Хэрмөрний онцлогийн хувьд бол тэр хэрмөр бол их юм бас би боддгийг тэр онцгод ирсэн сайн адуу байсан гэж боддгийг. Морины хувьд бол гоёл моёлыг одоо сайхан гоёлын хувьд дэндүү гоё мөрсөн. Зүсүүл тийм нэг хул хээр дүү шар хээр, мор хул хээр гэх юм. Тийм солонгонд зүстэй. Өрсөн үлийг солонгор. 100 уянд доллар маягтай гоё болдог гэсэн. За хийцсэн бизнесний хувьд бол толгой дайргуул их онцгой
Ер нь одоо бол тэр хээр мөр шиг толгойтой адуу нэг хараагүй байхгүй. Тэр чихмэрхүүдийг онцгой адуу байсан байхгүй. Тэгэхээр бид нэг наадмууд байвал явж байгаа бол хээр мөрийг би цаашаа хараа явж байхад араас нь хаад би таньдаг гэсэн үг байхгүй. Ер нь Таньдаг байсан. тий. Морчны игнэл нэг одоо нэг гараараа явж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд нэг морд игнээ явж байгаа араас нь хараад би хээр мөрийг таньдаг гэсэн хүүхд багтал. Тэрний салтаа малтаа тэр араас онцгой тийм салтаатай морд гэсэн. Алцгас л байдаг гэсэн үг. Тэгэхээр тэрэнд бол тугуй хүүхдүүд айхтан мор мал шинчгэн ч юм. Тэгээ одоо отгод бол үнэхээр одоо агуу мор байж мал байсан гэж боддог шүү дээ. Тэгэхээр морог манай хангалын яг голын унаг байлтрэг дашуулж ирэх хүн байгаа. Тэр хүний ээр азгын төлөв юм билээ. Их нь болохоор яг манай тэр өөгийн одоо агатнуудыг гоо юм билээ л дээ. Тэрний талынх нь бүгд давхсан доо тэр адууны удам. Тэрэн дотор хэмэр арай илүү амжилт гарсан. Улсын наадмуудтай нэлээд хожуу иржлийг оруулж ам ууссан шүү дээ. 14 5 хүртэл оноод ирж байгаа. Харин тий 17 гарсан. Ирж ам үзүүлжсэн мөр. Тэгээ орон нутгийн булган эрдэнэ төлөв тогтмол төрүүлдэгсэн тэр үед. Тийм мөрөөс. За тэгээд одоо бидний урилгыг хүлээж авч студид маань хүрэлцэн ирж сайхан түүх өөрийнхөө одоо уяаны арга барилын амжилтынхаа нууцаас сайхан хүлгүүдийн дурсамж болсон эрхэм танд баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ярилцсан. Баярлалаа. Морь явахтар эрэхтэн амжилт хүсье. За та нар ажил төрөлж гисэн цаашдын ажилч гисэн амжилт хүсье. Монголын үндэсний малчин телевизийг сонгон үзэх эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Үндэсний өв соёлын дээдлэгч Дидиш компанитай хамтран хүргэж байгаа Эрдэмт Баячид Эрэмгийн хөлгүүд цувралын ээлж дугаар та бүхэнд хүрлээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Үндэсний өв соёлыг дээдлэгч Дидиш